За сайн байцгаана уу ирхэн үзэгчтэй. Frame podcast-ийн болсон явдал булангийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бид нэр өмнө нь Африк твд бас Умард Америкт болсон хэрэгүүдийн талаар голчлон ярьж исэн болвол за энэ удаад илүү Европ төв рүү хандаж хэрэгүүдийн талаар ярьж байгаа. За өнөөдрийн хэрэг болохоор Британийн байгалийн цогцлборт газруудад болсон хэрэгүүдийн талаар ярихаар бэлэн болсон байна тийм ээ. За тэгээд үзэгчтэй бол мөнх ахтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид нэр Британий үндэсний гэж яригддаг байгалийн цогцлборт газар хамгаалалттай газруудад болсон хэрэгүүдийг ярина. За ер нь Британий арал нь өөрөө нөгөө уулчид, авирагчид, за одоо байкер буюу дугуйтай аялдаг хүмүүс, мотоо аялал ер нь энэ Британий байгалийн цогцлборт газруудын үзмжинд татагдаж ирэх аялагчд бол олон байдаг. За үүнийгээ дагаад хажирхалтай, сонирхолтой тайлбарлахад хэцүү, тайлбарлаж боломгүй, тайлбар нь байгаад хангалттай байдаггүй ийм одоо хэрэгүүдийг хэдүүлээ ярина. За зарим нь бол одоо болтол учир нь олдог байгаа ийм хэрэгүүд байгаа. За Англид бол тэр байгалийн тусгай хамгаалалттай газруудын хамгийн гайхамшигтай ингэж ярьдаг хүмүүс бол тэгээд Хойд Йоркийн тэр Moors Park гэж байгаа. Moors гэдэг тэнд нэг айгу сонио ингээд нөгөө айгу учир бүтүүлэг аратан маратан байдгийг бид нар өмнө дугаар хийжсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол аратан амьтантай дугаар хийж байхдаа Predators on the Moors гэдэг нэг тийм хэсгээс бас оруулж ирж ярьжсэн. За энэ Moors Park нь болохоор 1400 км квадрат газруудыг хамардаг өтгөн ой олон тооны толгод хөндөөгөөр сүлэлдсэн ийм байгалийн өнгө алгалсан ийм зорьдог ийм зорих газар байна. Жилд нэг 9 сая гаруй хүн энийг үздэг гэж байгаа. Одоо орон нутгийн болон гадны жуулчдыг нийлүүлээд. За ихэнх хүмүүс нь бол яг хуу паркийг үзэж сонирхоод ер нь ямар ч асуудалгүй буцсан л та. Бид нар ерөөхдөө нэг 99% бол ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. 99% нэгс ерөөсөө төөрч ч юм уу янз бүр болчоод буцаад исэн мэд харьцаад байгаа хүмүүс байгаа байхгүй тий. А 1% л ярьж байгаа. 1% л бид нар яриад байгаа. Гэхдээ тэнд бол очсон хүн болгон алгуулт гэсэн бол биш. Гэхдээ яг тэр 1% дээр л бид нар төвлөж яриад байгаа. Тэгэхээр яг бидний хийж байгаа подкаст бас та бүхнийг магадгүй зүгээр одоо нэг юм аяллыг хязгаарлах гэдэг юм уу тэр зүйлийг бол мэдээж зориогүй зүгээр аялахтаа гахцгүй ийм юм тохиолдол бас болдсон байх шүү гэдгийг л бас давхар анхааруулах зорилготойгоор хийж байгаа та бүхэн бас ойлгоорой. Ингээд энэ үндэсний цэцэрлэг түрээлэнд аялаад явж байгаад гэртээ буцаж хараагүй Karen Chapman гэдэг хүний тухай энхүү яриад эхлэе. Түүний алга болсон тухай 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Scarborough гэдэг одоо сонины мэдээний сувгаар анх цацагдсан баг. Мэдээний сувгаар. За ингээд Chapman-ы түүх эхэлж байгаа. Анх Karen-ы хувьд бол анх 11-р сарын сүүлээр Harwood Dale гэдэг ойд нэг өдрийн хугацаатай алхалт хийх төлөвлөгөөтэй гэрээсээ гараад товсон хугацаанд мэдээж эргэж ирээгүй. За ингээд та бүхэн бол баг гадралж байгаа. Ар гэрийнх нь бол санаан зовсон, албаны хүмүүс дуудлага өгсөн. Ингээд ирлийн баг гарсан. Ингээ хайгуулын баг бол 14 хоногийн турш хайсан. Ингээд 14 хоногийн турш хайсныхаа дараа 12 дугаар сарын 2-нд машиныг нь ойр цорхоос олсон байна. За ямарчсан машинтайгаа тийш очсон байна. Ингээд тэр машина байрлуулсан газар нохоогоо салхилуулахаар болон ойрхон алхалт хийхээр ирсэн хүмүүс ихэвчлэн нүг машина байрлуулдаг тийм зогсоол байгаа байхгүй. Тэгээ яг тэнд ойр цорхоод байгаад бол нэг гайхаадах юм байна. Тэнд өөрсөн машин зогсоол хүмүүс ингээл гард юм байна л да. Гэвч Karen гар утсаа машиныхаа хамар дээр илүүлдээгээд явцсан баг. Одоо гар утсаа машиныхаа хамар дээр тавиад ингээд машинаас өөр ямар нэгэн онцгой содон зүйл олоогүй тул Scarborough-гийн болон Riddle уулын аврах багийнхан Chapman-ыг олохоор 3 хоног ойг самсны эцэст түүний уул мөр байж болох ямар ч зүйлийг олж чадаагүй байна. Алдныхан бол хүн хүч дутмаг байсан. За энэ бол тухай бас нэг дутагдсан байсан. Гэхдээ Karen-ы ямар нэгэн эд зүйл мөр олдоогүй тул хайгуулаа зогсоохоос өөр аргагүй төрсөн. За магадгүй тэр эргэж ирэх бодлогоогоор явсан байхаа хаа нэг тийш явсан байх гэсэн таамаг дэвшүүлээд орхисон байна. За Karen-ы ах нь энэ шийдвэрт их дургуутсан. Тэрийг аач одоо хэвлэл мэдээлэл нэлээ илэрхийлсэн байдаг. Тэгээд Yorkshire Post-д ярилцлага өгдөг гэсэн юм болоо. Миний дүү хэдийгээр одоо цөөн найзтай ганцаараа байхыг илүүждэг хүн ч гэсэн өөрийн амьдралдаа бол сэтгэл хангалуун, гэр бүлтэй хайртай, хийж буй зүйлсээсээ ер нь амьдралын нөө кайф гэж ярьдаг гэсэн. Кайф авдаг тийм хүн байсан. Түүний байгаа газрыг тогтоож чадах одоо ер нь баримт бол хангалтгүй.
Эсвэл олдоогүй нэрийдлээ дүүг минь өөрөө ор мөргөө алга болох хүн гэж дүгнэх нь бол их одоо нөгөө тэрийг орчуулах юм бол уйваг үйлдэл гэх юм одоо тийм үйлдэл байгаа гэж мэдгдсэн байна. За алданыхны зүгээс хийсэн тайлбарлал гэж байгаа. Тэгэхээр нэг хайх хоёр зөвхөн хүн хүчний дутагдлаас гадна цагаагаарын хүнд нөхцөлийн нөлөөлсөн, дээрээс нь бороо орсон, ямар нэгэн одоо мөр хайх боломжгүй болсон, үнэрч нохт бол нөгөө бороор манангаас болоод үнэрч нохч үнэрч татгалж тийм ээ шүү дээ. За ингээ керний үнэрийг авч чадаагүй, агаараар эргүүл хийсэн нисдэг тэргүүдэд одоо дулаан илрүүлж камер суурлуулсан, эдгээрээс бол түүнийг тогтоож чадаагүй. Ингээд одоо эрлийн ажиллагаа зогсоосон байна. Тэгээ энэ үйл явдлаас хойш нэг 5 сарын дараа буюу энэ чинь 5 сарын 3-нд Howard Dale нэгэн хос нохоо одоо нэг хос нохотой гам зугаалжсэн байна. Тэгээд нохоо одоо нэг үнэрч авсан юм уу эсвэл нэг сонссон ч юм болов гинт төрүүлээ явцсан байна. Тэгээ ямар нэгэн зүйлийг үнэрийг авсанд ингээд байх гэж нөгөө хоёр ч бодоод тэгээ араас нь явсан байна. Тэгээ араас нь явсан чинь нохоо нэг за нэг 70-аас 100 м орчим яваад керний цогцыг болсон байна. Нохоо үнэрийг аваад. Тэгээ керн яаж мэдсэн гэхээр олсон цогцныхаа хамтаар түүний үүргэвч өөрийнх нь парк зугаалж аваад зураг дүрсийн багтаасан видео камер байсан байна. Тэгээд цогц нь болохоор машин олсон газраас 2 км-ийн зайд буюу хайгуулын баг ойг самсан талбай дотор байсан. Юу сайн. Тэгээд яагаад ойд хэд удаа мэрэгжлийн баг үнэрч ноход дулаан илүүлэгч камер, дрон, нисдэг тэрэг байхад өмнө цогц нь олдог мөртлөө одоо ингээд тэр нохоо нь үнэрч нохоо биш гэж байгаа юм. Зүгээр нэг гэрийн нэг юм нохоо биш жижигхэн тийм нохоо байсан гэж. Тэгээд энэ явдал бол цагдаагийнхан бол аврах багийнхны албаныхыг маш их одоо гайхшуулсан. За тэгээ хүмүүс чинь шүүмжилж эхэлж байгаа юм л да тий. Та нараа ажиллаа дутуу хийсэн ч угаасаа ингээд харагдаж байна гэд. Ингээд ажлаа хангалтгүй хийсэн гэх зэрэгээр бол хүчтэй шүүмжилсэн. За тэгээд кернийг өөрөө ор мөргөө алга болохыг хүссэн гэсэн таамагтаа хит итгэснээсээ болоод магадгүй түүнийг нэг тийм энэ таамага бариад түүнийг айх ажиллахыг жоох ингээд салгардуулсан гэсэн ийм одоо дүгнэлтийг бол ялангуяа тэр олон нийтийн мэдээлэл хэрэгслээр нэлээд хүмүүс бичсэн байгаа юм л да. Энэ дээр яг нөгөө цогц шинжээж Питер Найшл гэдэг Питер Купер Найшл ч үлээ. Цогц шинжээж хүн тэр хүн үзлэг хийсэн байна. За үр дүн ингэж гарсан. Керн бол ямар нэгэн зөвшөөрөгдөөгүй мансууруулах бодисын төрлийн зүйл хэрэгэлдэг байсан нь тодорхойлсон байна. Токсикологийн шинжилгээгээр. Тэгээд тэр нь гэхдээ яг амин төрөх хэмжээнийх бол биш байсан гэж байна. Тэгээ бид нь ямар нэгэн өвчний гадны гэмтэл ч юм уу тийм одоо юу бол уучраагүй цохилт мохилт ч юм уу тэ нэг blunt force trauma ч гэдэг ярьдаг шнэ мухар зүйлээ цохоод гэмтдэг шнэ хүн тийм гэмтэл мөн бол алгаа. За үхлийн шалтгааныг нь ямар ч байсан юу яасан баг. Бэрч амиа алдсан байж байх магадлал өндөртэй гэсэн юм дүгнэлтийг гаргасан байна л да. Үхлийн шалтгааныг эцэст дүгнээгүйгээс гадна ингэсэн баг. Байгалийн цогцлборт газарт ирж хэд удаа алхал хийж байсан хүн гинэд төөрж бодлох боломжгүй гэж үзсэн баг. Арга гэрийнх нь. Тийм учраас Керн бол энд ямар нэгэн болсон. Керн өөрөө ч уул усаа сайн мэддэг байсан. Өөрөө ч сайн ууланд авирдаг байсан юм ба. За утас нь машины хамар дээр ил байж байсныг одоо тэрийг бол ерөөс хүмүүс ойлгохгүй байхгүй. Яагаад ингэж утсаа тавьчаад эсвэл ингэсэн байж болох юм. Нэг юм хараад уцаар ирж нэг юм харсан уу? Эсвэл нэг юм ингэж өөрийнхөө анхаарлыг татсан уу? Яасан? Тэгээ хүн чинь уцаад алт юм ээ тий. Тэгээ ингэж тавьчаад явсан байгаа байхгүй. Эсвэл тэнд хүн гарч ирээд янз бүрийн болоод утсыг тавиулаад аваа явсан байх юм магадaltaй гэж үзээд байгаа. За түүнийг яагаад тэр доор нь олж чадсангүй? Магадгүй тэнд сүүл авьяас байрлуулсан байхыг үсэхгүй гэж байгаа байхгүй. Ингээд 3 хоногийн ер нь ирлийг ингэж салгардуулаад хүн хүч дутагдaltaй байсан гэдгээр нь зогсоох нь зүв байсан уугүй гэдгийг бол юу яасан ба. Магадгүй зүгээр гэр бүлийнхнээ тавьж байгаа гомдлол тийм билээ. Хүн хүч чинь хангалттай байсан бол бид нар бас ингээд хангалттай олж байсан. Тэгээд хүн хүч чинь хангалтгүй байсан учраас магадгүй тэр critical moment гэж яриад бас 4 хоногийн хугацаа байдаг байхгүй. Түүний амьдаар нь болох 96 цагийн л ер нь бол 48 гэдэг юм. Гэхдээ яг 96 гэдэг бол уртсан тоолдоо. 96 хоногийн дотор таавалж чадаагүй бол тэгээд ер нь бол зүв ер нь бол найдар тасарнаа л гэсэн үг. Тэгээ үнэрч ноход тэгэл сайн дурынхан тэгэл нөгөө аврагчдын баг нисдэг зэрэг гээл ер нь гэдэг ямар ч хэрэг дээр ярьж хахтан ингээд хайгуулын баг бол хангалттай биш сонсогдох юм тий. Уг нь. Гэтэ наад чинь бол нэг тийм амар ийм давуулан хит их боддог хүний хувьд бол за хар тамхи хэрэгэлдэг. За тэгээд тогтоогоор шинжилгээр нэг тийм гарч ирсэн. Гэтэ тэр амин төрхээр бол байгаагүй гэж байгаа байхгүй тий. Хэрэгэлдэг тэрэндээ ингээд орцсон. За тэгээд тэрийгэ зээлж мөнгөөр авдаг. Тэгээд магадгүй
тэр хүмүүстэй холбоотойгоор Кернийг нухаа хийцээ боллоо. Тэгээ сүүлд нь тэнд цогцыг баг аваач тавьсан болов энэ гэж зөвхөн хөөж бодвол ийм байж болох л юм тий. За нэг ийм сонир гарсан байна. За тэр дараагийн түүх маань болохоор Wales гэдэг улс байгаа шүү дээ. Одоо Ирланд, Их Британий, Умард Ирландын нэгдсэн улсын улсын бүрэлдэхүүн байдаг Wales-ийн Aurora гэдэг нэртэй байгалийн зохицуулалт газар болсон. За энэхүү байгалийн зохицуулалт газар нь 2131 км квадрат талбайг хамарсан нууртай, өндөр уултай, өтгөн ойтой ингээд байгалийн ургамал амтны юм янз бүрийн тогтцтой юм газар байгаа. Жилд нэг 4 сая жуулч үлээж авдаг. Энд бол байгалийн сайхныг мэдрэхээр голдуу кемпинг хийх гэдэг гэж байна. Хөдөө эсвэл загас барихаар ч юм уу тэгэж ирдэг. За энд нэг юм ба ийм сонин одоо энд нэг юм нэг огт таньж мэддэггүй хоёр уулчинд 12 жилийн зайтай яг адилхан үйл явдал тохиолдсон байна. За тэгээд тэд бол Шейн Колико гэдэг нэг нөгөөд нь Дэвид Брукфилд гэдэг. За Шейний хувьд бол 1979 онд Английн Трент гэдэг газар төрж өссөн. 30 нас гарч явахдаа сэтгэл засалч мэргэжлэрээ амжилттай ажиллаад дажгүй сайхан карьертай ер нь хамт олондоо хүндлэгдсэн юм залуу байсан. Албан тушаалаа хийж шинэ ажилдаа нилээд сэтгэл хангалуун байсан. Түүнийг мэддэг хүмүүс нь бол амьдрал тайртай, адал явдал дуртай, шин соргог юмыг сонирхдог, хайвсан газараа эерэг сэтгэлд үлдээдэг ийм залуу гэж тодорхойлсон байдаг. Энэ 2012 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Шейн уулын одоо solo trip гэж яддаг тест ганцаарсан аялал явсан ба ганцаараа. Тэгээ хувийн бэлтгэлээч маш сайн базаасан, мэдээж туршлагатай уулчин учраас төлөвлөгөөгөө ойр дотныхонтойгоо хуваалцсан, ингэснээр ганцаараа ууланд явж байх хооронд нь ямар нэгэн зүйл тохиолдвол тусламж дуудах хаабаа газрыг хурдан олж илрүүлэхэд тустай байдгийг тэр өөрөө ч сайн мэдчихсэн. Ерөнхийдөө бидний нэг анзаардаг байгаа юм тийм шүү дээ. Явж байгаа газараа сайн хийлээ, маршрутаа хийлээд үлдээчихээ. Янз бүрийн болох юм бол хайж болоход амар гэдэг байгаа шүү дээ. За түүний зорилго нь бол тэр Penny Old Wayne гэдэг нэртэй оргил байсан. За энэ нь бол далайн түвшний стейшнийг 980 орчим метр өндөрт оршдог. Тэр нь одоо яг өөрийнхөө сонирхоод байгаас бол авирах жоохон хэцүү хэсэг байсан юм шиг байгаа юм. Тэргээрээ авирж өөртөө бас нэг сорилт үүсгэе гэж бодсон юм шиг байна. Шейн өөрийн тэр Fiat загварын машинаараа утгуудах эцэгт хүрээд за тэндээсээ цаашаа авиралтаа эхлүүлсэн байна. Одоо бол та үзэгч та бүхэн гадарлцсан баг л та. Тэр хойд Wales, Шотланд гээд одоо Итэри хавийн нутагт бол тааваршгүй цагаагаар их хэмжээний хурд тундас, өвөрмөц хадасаг, байгалийн янз бүрийн тогтоц одоо сүлэлдсэн ийм нутагтай. За Шейн аялалдаа гарснаас хойш буюу 5-ны өдөр түүнээс ямар ч сураг байгаагүйгээс гадна ойр хавьд авиралт хийж явсан хүмүүс ч түүний барааг хараагүй байна. За ингээ гэрийнх нь бол холбогдох байгууллагууд мэдээж хандсан, алга болсон тухай дуудлага өгсөн. Ингээд аврах багийнхан Шейнийг хайж эхэлсэн. Ингээ түүний Fiat машиныг олоход дотор нь уулын орой руу яг ямар маршрутаар гарах гэж төлөвлөснөө зурж тэмдэглэсэн дэвтрийг нь олсон байна. Тэгээд дэвтрээ авч орхисон байна. Хэн нэгнийг хэдэн мянган километр квадрат бүхий зэрлэг байгалийн цогцлборт газраас хайж олох гэж байгаа аврах багийнханд бол энэ бол айгүй сайн тийм сэжүр байгаа байхгүй юу? Тийм мундаг сэжүр байгаа. Гэтэл аврах багийнхан олсон тэмдэглэлийнхаа дагуу ойролцоох авиралтын жимүүдэд ч тэр Шейний мөр дайрч өнгөрсөн байж магадгүй янз бүрийн уул мөр илүү дутуу юм ерөөсөө олоогүй. Тэгээ машины иргэн тойрноос бол өөр хаач тийм одоо мөрч ноход Шейний үнэрийг ерөөсөө авч чадахгүйсэн байна. Одоо шидэж ингээд нэг юм эд хэрэгжилсэн зүйлс нь үнээр нь авахулсан юм байна шүү дээ. Тэгээд ингээд их яад юм байна л да. Тэгсэн чинь ерөөсөө машины иргэн тойронд тэр нэг үнэр нь бол байгаад тах шүү. Тэгэл машинаас цаашаа жоохоор үнэр байхгүй болчихдог гэдэг байгаа байхгүй. Ингээд нэг юм өргөөд аваа явцсан юм шиг. Эсвэл нэстэг тэргээр чинь нэстэг юм байна гэдэг нэстэг тавгаар. Магадгүй тэгээд тийм сони юм хэрэг гарсан байна. За энэ хачирхалтай хэргийг үргэлжлүүлэн 6 жилийн турш идэвхтэй мөрдөж байсан ч гэсэн цагдаагийн байгууллага түүнийг одоо уулын хаана ихтэй харамсалтайгаар нас барсан байхаа эсвэл өөрөө сургаггүй алга болсон байхаа гэсэн ийм л таамагийн үлдээгээл орхисон. Энэ хэрэг бол ингээл ямар ч хариултгүй, ямар ч тайлбаргүй туршлагатай аялагч байдаг, газраа мэддэг. Тэгтээ ганцаараа явж исэн. Улмөр байхгүй. Машиныхын тэр хавьд үнэр нь байгаа, өөр энэ тэнд үнэр нь байхгүй. Ийм байсан бол 2024 онд юу яаж байгаа? Брумсфилд. Одоо чинь 12 онд энд тохиолдож байгаа байхгүй юу? Тийм ээ. 12 онд чи яг энэтэй адилхан хэрэг 12 жилийн дараа тэр Дэвид Брумсфилд тохиолдож байгаа. За Дэвид Брумсфилдийн хувьд бол 2024 оны 1-р сарын 8-нд энэ хэрэг болсон. За энд
энэ Дэвидийн хувьд бол 1959 онд Ланкшир гэдэг үлээ тий. Ланкшир төрсөн АЧЦ-гээс гадна 30 үзсэн нэгэн байна. Энэ нэлээд нас өндөр. Дэвид зохион байгуулах чадвар сайтай, орон нууц сууцны компанид логистик менежер гэдэг үлээ тий. Логистик хариуцсан менежерээр ажилладаг. Насаараа ажиллаад 2023 онд юу яасан? Тэтгэвртэй гарсан. За гэртээ зүгээр сууж чаддгүй нэг зүгээр сууж чаддгүй хүмүүсээс одоо OCDC дэд юм шиг тийм зүгээр сууж чаддгүй нэгэн байсан. Тэгээд одоо Аврорыг гэх нэртэй байгалийн цогц бусд газарт хэд удаа одоо багаараа болон ганцаараа аялал зохион байгуулж өөрөө ч аялж исэн. За залуу насндаа бол мэдээж уул хадаар нэлээд авирч идэвхтэй амьдралын маяг хэвшүүлсэн байсан учраас одоо өөрөө ингээд нэг зүгээр сууж чадахгүй юм бол болж л үгүй явах гэдэг нэг юм. Тэртээ гарсан ч гэсэн ажиллагээ л гэдэг шүү дээ. Тийм яг тийм. За ингээд өмнөх аяллууд нь мэдээж амжилттай болсон учраас ганцаарчсан суулаа авиралт хийхээр шийдээд 8-ны өдөр гэрээсээ 100 гаруй бээр машинаар яваад Глидерай гэдэг нэртэй уулын бэлд дээрээ зогссон байна. За Дэвид 15 км шахам үргэлжлэх авиралтаа маш сайн төлөвлөсөн, маш нарийн төлөвлөсөн. Тэр Пенервилн болон Карнетлин гэдэг нэг хоёр ч оргил дээр гарахаар зориг шулуутсан байсан. За энэ дээр ингэж байгаа өдрийн хоолны цагаар Дэвид оргил дээрээс их нэртэй зурус илгээсэн байна. За яг аялал нь бол бодож байгаагаар нь явсан, саадгүй амжилттай явсан. За тэгээд энэ ирчээр явах юм бол орой би харих тухайга бас зурстаа бас бичсэн байгаа юм. Харин бол боллоо үед очих юм байна гэд. Гэтэл орой ихнэрт нь ар гэрт нь ямар ч сураг ажиг байдгаа. Ихнэр нь энэ юм гэдэг юм байл да. Яг төлөвснөөр явдаг цагтаа явдаг. Ганц нэг хоног цоцрох гэсэн ойлголт байдаг юм байна. Энэ хүн бол яг л ингэ англиар нөө meticulous гэдэг чинь бүр ингэ маш нарийн төлөвлөлт юм байл да. За ингээд олон жил мэдээж ханьсан ихнэр нь бол тэр орой ирээг учраас шууд дуудлага өгсөн. Ингээд ихнэр нь аврах багийнх нь мэддэгдэж дуудлага өгөөд за ингээд нөө түүний хэрэгтэйг адилхан, шээнтэйг адилхан үнэш нохоо түүний машинаас өөр газар мөрөндийг авч чадаагүй. Дулаан илрүүлэгчтэй дронууд ч уулын иргэн тойрноос шүүж илрүүлж чадаагүй. 1-р сарын төгсгөл хүртэл тэр хавийн уулсаар маш их хэмжээний хурдтай байсан. Их ихтэй цасан шамраг болж хуурж байсан болвол эрлийн багт бол маш төвөгтэй байсан гэж байна. За аврах багийнхан биш яг тэр хавьд шээнж 12 жилийн өмнө ингэж хачирхалтай алга болсныг мэдж байсан. Дэвидийг аврахаар хайж явсан багт бас 12 жилийн өмнө бас шээнийг мөн хайж яваад ингээд яг нөө шээний ирэлд оролцож исэн багийнхан одоо тэр аврах баг дотор шээний ирэлд оролцож исэн нөхдүүд одоо Дэвид ирэлд 12 жилийн дараа дахин оролцож байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд тэд нар өөрсдөө гайхчихсан гэж байна. Одоо англиэр үгдэж нөө déjà vu гэдэг шүү дээ тийм. Déjà vu гэдэг тийм. Франц өмнө болж исэн юм шиг мэдэрдэг. Яг нэг нөгөө аврагч нь тэгж яриад байгаа энэ бол déjà vu байна. Бүр яг ингээд нэг юм болж исэн та гэдэг. За Дэвидийг алга болсноос 4 сарын дараа 2024 оны 5 дугаар сард нэгэн альбом хаагч нэг авиралт хийж яваад энэ жоохон бөглүүлэх газар ремонт гэдэг чинь бөглүүл газар л та. Тэрээс нэг юм хар хөхөнгөтэй юм юу болсон ба. Одоо юм хүрм болсон ба. Яг одоо хүрм. Тэгээд Дэвидийн гэдгийг гэр бүлийнх нь бол баталсан. За ингээд холгүй хүн Дэвидийн цогцыг олсон. Нөгөөх бол олдоогүй шүү дээ. Шэйн. Энэ бүхэн бол уулын маш цавчин асгатай хэсгээс олдсон учраас дроныг олон удаа нисгэж ойр орчмыг шалгаж байхдаа Дэвидийнхээс гадна ахин нэг хүрм олсон ба. Тэр нь бол өөр нэг жижиг ботны доороос олцсон. Тэрний хувцсны тасархай маягтаар олцсон байгаа байхгүй. Тэгээ дронуудад гар зүүгээд удирдлагын тусламжтайгаар тэдгээр хувцсыг авч шинжилгээнд өгсөний дараа үнэхээр аврах багийнхан айц давтсан байна. Шалтгаан нь энэ хувцснууд нь шэйний хувцс тарсан. Ингээд тэд үргэлжлүүлэн дронуудыг ашиглан хайлт хийж үзсний дүнд шэйний биеийг Дэвидийнхээс ердөө 10 метрийн зайтай үлдэгдлээр олсон байна. Тэгээд бүр маш адилхан нөхцөл байдалд маш адилхан юунтай ойролцоо газар нас орсон байгаа байхгүй. Өвлийн шалтгаан нь болж таа. За одоо ингэж байгаа. За хэрэг дээр ажиллаж исэн шинжээчид энэ хоёр хоорондоо холбоогүй. Тэгээд үнэхээр онцгой тохиолдол боллоо гэдэг үл угаасаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд цагдаагийн байгууллагаас бол эдгээр хоёрыг хоёулангийн санаандгүй байдлаар унаж нас барсан л гэсэн юм дүгнэлтээр гаргасан ба. Тавцал руу тэр одоо евро унаж нас барсан гэдэг. Тэгээд ингээд нэг аюул сонин яг адилхан байхгүй 12 жилийн зайтай. Тийм байна. Тэгээд машинаас өөр газар мөрн олддгоо, өнөр нь олддгоо. Тэгээд хоёулынхын хувцсны тасархай тэр хавьяас олдож байгаа. Тэгээд хоёулынхын цогцны 10 м хүртэл өгөөд зайтай олдож байгаа. Тэгээд 12 жилийн зайтай. Яг нөгөөдгөөс нь цогц гэдэг юм байхгүй бүлдэгдэл олдож байгаа юм да нэг ясал олдож байгаа тийм. Гэхдээ энэ хэрэг бол үнэхээр ингээд нөгөө аврагч нь ингээд нөгөө
тэр юу Дэвид Полайдс ном дээр бичсэн байсан байхгүй. Déjà vu энэ бүр яг нөгөө хэрэг шиг чинь боллоо шүү гэдэг. Тэгээд энэ хэргийн сэжүүрийг гаргахтаа нөгөө хэрийнхээ үг олж байгаа байхгүй. Одоо цогцсон мох зүйлдэлээс хийгээд. Гэтэ 2012 онд нөгөө дрон сайн хөгжөөгүй. Технологийн дэвшлэр 24 онд нөгөөт нь олцсон биз дээ. Энэ бол тий. Яг зөв. 24 гэхээр луу жилдэл нэг давтагдаад байна да тий хэрэг. Энэ хоёр тохиолдолд тэгээд байна тий. Одоо 36 онд юу болох вэ? За нэг ийм хэрэг гарсан байна. За дараагийн хэрэг бас л Lake District гэдэг үндэсний цогцлолт газар болж өнгөрсөн. Том Макморогийн тухай бид нар одоо ярих гэж байна. Энэ хүн бол 1987 онд төрсөн. Алга болохдоо 26 настай байсан. Тэгээ өөрийн амьдардаг тэр Penrith гэх газраас ердөө 18 км хүрэх газарт Орос руу алхсан ба. За энэ хүн бол өсвөр наснда эмч болохыг хүсдэг байсан. Тэгээ Манчестер их сургуульд эмзүүчээр суралцдаг юм оюутан байжгаад ер нь яг Томыг бол тэгжлэлт өгсөн байт юм даа сурлах сайтай. Хичээл зүтгэлтэй, идэвхтэй ийм залуу байсан. Тэгээд нөө тодорхойлт нь бол тэгж гарсан байдгийг. За үүний хажуугаар Том байгальд цагийг өнгөрөх дуртай. Бас л нөгөө алхах, гიშгэх, онохтой, майхан барихтай. За ингээд Duke Edinburgh-ийн мөнгөн шагналаар бас шагнагдчихсэн ийм одоо оюутан байна. За энэ шагнал болохоор яах юм бэлээ. Одоо нэг илдэвтэй хүмүүс эцэн олон янзын ур чадварыг өөртөө шингээсэн нэг тийм залуучууд байдаг шүү дээ. Тийм хүнд өгдөг юм шагнал юм байна л да. Тэр шагналаар бас шагнажсэн. Ер нь бол хоол аяллаа үед хоол их гоё идэг залуу байсан гэнэ. Хоол тийм одоо үнэхээр мундаг юм юу та. Нэг тийм хүмүүсээс нэг хамт явахад нэг юм кофе мофе чанаад өгчдөг тийм. Кофе чанаад нэг хоол бол нэг юм түүртгүйгээр нэг хийдэг гэдэг нэг аюул нэг юм улсууд байдаг шүү дээ. Одоо нэг юм Facebook мөкөний бичлэг яваад ойр сууж байгаа л нэг л хутгаа гаргаж ингээд зүсээ юу ч болоогүй юм шиг ингээд нэг юм гэрийн галтанд авах юм шиг ажил болохгүйгээр тий. Тэгж ийм юу байсан байна. Ингээд Манчестер суралцж байхдаа манай хүн бас тоогооч болох хүсэлтэд хөтлөгдөд. Тэгээд нөгөө зочид буудлын салбарт бас ахлах тоогоочоо нэг хэсэг ажиллаж ирсэн. За тэгээд өөр хажуугаар нь бас маш сайн усан сэлдэг байсан гэж байгаа. Тэгээд нөгөө өөрөө тийм байсан гэж байгаа. Тогтун усанд яаж хүн амьд үлдэх вэ? Урсгал усанд яаж хүн амьд үлдэх вэ гэдгийг бүр хичээл заадаг байсан боохгүй юм. Ерөнхийдөө нэг 26 таа гэсэн шүү дээ. Тэгээд хит хитний усан сэлтийн тэмцээнд бас дамжлагтай оролцож исэн гэж байгаа туршлагатай. Ингээд Томыг ерөнхийдөө танилцуулж дууссан. Одоо бол юу хэдүүлээ гол үйл явдлаараа 2014 оны 1-р сарын 5-ны орой Том түүний ажлын хамт олон үйлчлэг зохиосон баг. Тэгээд тэр Glendale лөө. За тийм нэртэй нуурын зочд буудлын дэргэдэх жижигхэн дэм буудалд бүгдээ ороод за тэгээд тэр нуурынхын нэр нь бол тэр энэ West нэрч аягүй төвхтэй юм л тийм. Улс Wester гэдэг нэг аягүй сайн нэр уншигддаг юм байна л да. Тэр Улс Wester гэдэг нуурын яг дэргэд тэр буудлын байлсан баг. Эдрийн одоо байлсан бод. Тэгээ Томч тэндээс холгүй өссөн учраас энэ хавийг юу нь бол андахгүй. Ингээд залуус хөгжилдөж байгаа Томын хамгийн сүүлд тэр орой 10 цаг 22 цаг 15 минутын үед би харьлаа гэсэн баг. Гэр нь ойрох юм байна л да. Би харьлаа гэсэн баг. За ингээд Том харьсан. Чи гэрээс найзууд нь Том байдгүй. Маргааш нэг гэрээс нь уцаж байгаа найзууд нь Том ирсэнгөө та нар хаана онсон би яасан бэ гэсэн чи. Гү Том харьсан шүү дээ өчтөр шөнө ингээд хараад явсан гэдэг. За ингээд Том гэртээ очиогоос таарсан байна. Найзууд дээр байхгүйс таараад ингээд ар гэрийнх нь цагдаа дуудлах гэсэн баг. За энэ дээр шууд уулын аврах багийнхан ирээд тэр дороо бол ойролцоох газрын хайлтыг эхлүүлсэн. За тэгээ шумбагчд ирсэн. Шумбалт тийш нуурын иргэн тойрныг мөн самлсан. Хотын иргэд болон гэр бүлийнх нь бүгд олон нийтийг аль болох хамруулж Томыг ирж хайх ажлыг далаастаа хийж байсан ч гэсэн хайгуул эхлээд дуудлаггүй цагаагаар ирсэн буудсан. За ямар ч нохоо болон үнэш нохоо болон технологийн дэвшил бол Томыг олж чадаагүй харамсалтай. За Томын гар утаснасаа гарсан хамгийн сүүлчийн дуудлага нь алга болохоос нь ерөнхийдөө нэг юм үдшилгээс гарч яваагүй үедээ байсан байна. Хамгийн сүүлчийн дуудлага нь. Тэгээд дүүний данснаас ямар нэгэн гуйлга бол гараагүй, мөнгө гараагүй. Нуурын дэрэгдэх дэм буудлаас гарснаасаа хойш гэртээ харих чигт алхаж байгааг нь хид хідэн ажлын хамт олон болно харсан. Өөр нэг гэрч бол Томыг нуурын өргөн хэсэг рүү алхаж байсан гэж мэдүүлсний дагуу шумбагчд хоёр шумбагч тийш очсон байна. Ингээд эрен хайх ажиллагаа бол 300 гаруй хүнийг хамарч 2-7 хоногийн турш идэвхтэй үргэлжилсэн ч гэсэн цагдаагийн газраас уг хэргийг үргэлжлүүлэн эрен хайх ажиллагааг одоо ийм олон хүний бүрэлдэхүүнтэй цаашдаа үргэлжлүүлэх боломжгүй нөө зардлан дийлдэхгүй учраас энэ нэрийг шууд хаасан байна. Томын ар гэрийнхэн болон найзууд нь нуур руу өөрсдөө шумбалт хийж хайхаар болсон. За тэгээд мэдээж үуч олоогүй. Хэргийн учир одоо болтол тайлагдаагүй. Томыг эрен хайх ажиллагаа түүний
одоо дотныхны хувьд бол дуусаагүй хിവэрэ гэж үздэг юм байлээ. Ингээд хизээ нэг цагт ядаж түүний үлдэгдэл хэрглэж ийсэн зүйл энэ тэнд хайсан зүйлийг олох зорилготойгоор одоо хүртэл одоо нуур эргийн тойрныг бол ар гэрийнхэн найз нөхөд хамт олон нь бол самандаг. Олдоогүй хөрөхөд бас айгүй хэцүү. Яасан ч байж болох тийм. Тэгээд тийм нэг хамгийн амар ингээд хүмүүс чинь ингээд найдвар тэгээд байдаг байхгүй. Насаараа олдоод ингээд зөв тодорхой болцсон бол ингээд ойлгомжтой чинь closure гэж ярьдаг шүү дээ. Ингээд за ингээд одоо байхгүй болцсон тэр хүмүүс чинь цааш ингээд амьдралаа өргөжлүүлнэ шүү дээ. А гэтэл ингээд хайртай хүмүүс нь ар гэрийнх нь ингээд олддоггүй. Тэгээд ингээд дэс нэг хүн чинь ингээд нэг эцсийн мөч хүртэл найдраа тгээ яваад байлаа. Хааны газар очиод яаш эсвэл ухаан балартаа солиороод ингэсэн ч юм ингээд нэг эсвэл нэг өдөр ингээ хаалга цохоод ороод ирэх юм шиг тийм. Тэнийг тиймэрхүү байдалтайгаар ингээ хүлээгээд ээж идэм байлээ. Зүудэлж мөдлөн бодно тийм. Хэцүү шүү дээ. Амар. Манай Frame podcast хамтарч ажиллаж байгаа Amo application нь Монгол улсад зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт дижитал хувьсгал авчрах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Инновацид суурилсан хэрэглэгч төвтэй үйлчлэгээний соёлыг төлөвшүүлэх Монгол орны аль ч бус нутагт аялж байгаа хэн бүхэнд буудал, guest house, жуулчлалын бааз захиалах боломжийг гар утаснаас ганцхан товчлолоор шийдэх боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм аа. За, дараагийн хэрэг Шон Ричи гэх залуу өөрийн төрөлх хот болох Фрейзербургээс 12.8 км зайд алга болсон байна. За, тэгэл яг л өмнөхтэй адилхан хайгуул хийж байгаад ер нь алга болсон шалтгаан бол олдоогүй. Өдийг хүрсэн. Гэхдээ энд мөрийн зүйлс бол олдсон. Гэхдээ тэр нь ингээд нэг хоорондоо авцалдаагүй гэх юм одоо юу гэх логикгүй тэгж олдоод байгаа. За, Шон гэдэг энэ залуу 2014 оны 10 дугаар сарын 31-ний орой буюу энэ ч нөгөө 10 сарын 31-нд чинь юу шүү дээ. Halloween шүү дээ, тий? Halloween тийм. Halloween-ы баяраа. Тухайн үед 20 настай залуу байсан. Гэрээсээ өдрийн үед өдөөнд гараад найзуудтайгаа уулзахаар яваад оройжин үдслэх хэсэг төлөвлөгөөтэй байгаагаа ихч Николд бол хэлсэн баг. Ингээд Фрейзерберг гэдэг нь болохоор юу юм бэлээ? Жижигхэн одоо 12,500 оршин суугчтай нэг тийм нам гүм амар жим нэг тийм тосгон байдаг. Манай бол нэг томхон сумын төвлөрөө шүү дээ. Нэг тийм нэг зүү хараа муу харал. Сүттэй хэрэг төрөгчнийх гараад байдгүй нэг тийм газар гэдэг чинь боо нэг амгалан тийм нэг цагтаа магдах. Тэгээ дийлэн хүмүүс бол бие биенээ таньдаг, зүс мэддэг гэж болохоор ерөнхийдөө нэг нөхөрсөг ийм л юу байсан юм л да. Тэгээ орой 10 цагийн алдаж Шон өөрийн 6 найзын хамтаар дэлгүүрт явж байгаад ээжтэйгээ таарлцсан баг. Тэгээ ээж нь хизээ гэртээ ирэх талаар асуух шүнжин найзуудтайгаа байгаад харих учраас бити санаа зовоо очиод амарчий гэж хэлээд долуулаа нэг машинд суугаад тэгээд явсан. Жолооны ард хаалын өнөө тэмдэглээ. Ерөнхийдөө бол хаалын өнөө тэмдэглэж байгаа байхгүй. Жолооны ард өөр нэг найз нь байсан гэхээр нийтдээ бараг 8 л тэр орой ерөнхийдөө энэ тэнэмээр хийсэн баг. Ингээд цааш тэд Балаклава гэдэг нэртэй цэнгэний газар орцгоосон. Тэнд удалгүй Шоны сайн найз Дэни ирсэн баг. Ингээд Шон Дэни хоёр тэрвэрлдэж хэсэг сони ачнаа яриад тэнд цааш нисэх байжгаад яг эндээс үйл явдлыг сони болж эхэлж байгаа. За энэ хэргийг мөрдөжсэн тэр Дин Мактирни гэдэг Дин Мартин гэ мөрдөгч. Тэр үний тэмдэглэлээс би энд орчуулж оруулсан юм аа. Тэгснэ тэгж байгаа. Тэр үний бичснээс үзвэл ингэж байгаа. За энэ залуучууд шүү дээ. Энэ залуус цэнгэний газраас гарч аваад төв талбай руу хоёр өөр найзтайгаа уулзахаар явцгаасан баг. Бас нэг хоёр нөхөртэй уулзгаасан баг. Тэгээд тэнд бас нэмж хэсэг алкогол уусны дараагаар зургуулаа мөн нөгөө жолоочийн машин сууж жолоочийн ахын хувийн эдлэл үйлсэн гэж байгаа. Тэр нэг эдлэн тиймсэн. Машинд суусныхаа дараач тэд үргэлжлүүлэн уусан. Ард нь сууж явсан нэгэн жолоочтой муудалцаж тэд жолоочийн ахын эдлэнгийн гадаа очмогцоо хэрэг улам биштгэс сэргийлээд тарцгаасан байна гэж байгаа. Гэж бичсэн байна. За тэгээ Шоныч Никол бол энэ дэр ингэж хэлсэн байна л да. Жолооны ард сууж байсан залуугийн ахын хувийн эдлэн тэр Кейсигийн толгод дээр байрдаг ферм байна. Тэгээ энэ дээр бол залуус яриад байгаа тэр үл ойлголцол нь үндэ машины арын судал сууж явсан нэг найз нь сүх бариад жолоочийг сүрдүүлсэн байна. Яг залуучууд ууцсан. Тэгээд энэ нөө сүмсний баярын тоглоом ерөнхийдөө ингэсэн байгаа нөгөө манай эдл жоохон бие биерээ тоглосон юм шиг ихчийнх нь ярьж байгаа. Тэнгууд нөө нэгдүгээр чинь уучсан байгаа. Жоохон сэтгэл санаа нь өөрчлөсөн янз бүр болсон. Тэгээ нөө тоглоом нь жоохон шоглоон болохгүй да нэгнийгээ даа тэндээс үүдэж одоо маргаан уссан юм шиг байна. За тэгэд тухайн тэр фэйсбүүкүүдийн шалгаж тухайд үнэхээр ч тэр фэйсбүүк дээр тэр шин найзуудын нэг нь сүхтэй хүн хөөж буй тухайд зураг нийтлээд хэсэг хугацааны дараагаар тэрийг устгасан байгаа байхгүй.
Тэгээд санаатайгаар жолоочийг хөөсөйсөх нь одоохондоо бол тодорхойгүй. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Британий одоо тэр шуурхай тусламжийн дугаар нь тэр 999 байдаг баха. Энэ Америк нь 911 л байхгүй. Тэгээд тэр энэ дуудлага руу яасан ба хэд удаа залгасан ба. Тэгээд бас нэг 101 гэдэг тусгаар дугаар байдаг нь бол эрүүл мэндийн зөвлөмж үйлчлэгээ авдаг. Тийм жижиг гинт хэргийг гэрчилж харсан бол залгаж мэдээлэх зэрэг шууд занал хил илрээгүй тохиолдолд залгаж зөвлөгөө авдаг дугаар. За тэр орой жолооны ард сууж байсан залуугийн ах нь 101 руу залгаж дүүг маань сүх барьсан хүн хөөгд байна гэж мэдээлсэн байна. Хэрвээ үнэхээр дүүн аврал ирж ах руугаа залгаад очиж явсан бол яагаад ах нь 999 руу биш 101 руу залгаваа гэдэг нь хүмүүсээ их сонирхолтой асуулт тавиад байгаа байхгүй. За энэ дуудлагаас хэдхэн минутын дараа ахиж 101 руу залгаад үндэ тэд зүгээр л тоглож байсан юм байна. Дуудлага буцаа гэж ахиж залгасан дуудлага мөн бичигдэж үлдсэн байна. За ямар тач тэд бүгд зорж байсан эдлэгийн газрын гадаа ирээд жолооч дотогш ах руугаа харин бусд нь бол 2-3-аас салж өөр зүгт гүйцгээсэн байна. Тэгээ хоёр тусдаа салж гүйсэн бүлгүүд нөгөө хэсэгт нөө Шон ч явж байгаа байхгүй. Тэгээ яг Шон энэ дундыг алга болсон байхгүй. Нөхдүүд ингээд нөгөө чинь жолооч ах руу орчлоо. Тэгээд нөгөө чинь хоёр хуваагдаад явцсан чинь энд явсан хүмүүс нь Шоныг энд явж байгаа гэж ойлгоод энд явж байгаа нөхдүүд Шоныг энд явж байгаа гэж ойлгоод нөгөө дундаа ингээ матчихгүй. За тэгээд юу яасан ба. Тэгээ Жоныг бол тэр цохоо Шоныг ингээл хүчлээл машинаас чирж буулгаад ингээд исэн юм бол байгаагүй юм байлээ л те. Ингээд яг ингээд ерөнхийдөө тэр орой ингээд өнгөрцөн байгаа. Ингээд найзууд нь гэсэн эсвэл гэртээ хайрцан багсан нөгөөд хамт явцсан баг гэх. Ингээд 2 хоногийн дараа гэрийн гар утас руу залгаж асуусан баг. Тэгсэн чинь Шон яг энэ 10 сарын 31-нд алга болоход Шон гар утсгүй байсан юм байна. Гар утсгүй байсан юм байна. Тэгээд гэрийнх нь бол Шоныг найзуудтайгаа харин найзууд нь бол түүний гэртээ байгаа. Яг нэг юм харин гурван талд ингээд дундаа игээд мартсан байхгүй. Нөгөө гэрийнх нь бол найзуудтайгаа явж байгааг бодсон. Тэгээд тийм хүн болоод байдаг те дундаа игээд хүүхдүүд айгүй тэгж алга болдог шүү дээ. Нөгөө аав тэднийд байгаа болов уу гэсэн чинь гингээ байхгүй ч те тийм нөгөө нэг креатор нуурд бид яг энэ хэрэгийг бас ярьжсэн нэг өвөө аавтайгаа явж исэн хүн модонд гацуур нөө 100 сарын гацуур авах гээд өвөө нь хүлээж байгаа байхгүй. Аав явж модоо цавчаад ирэгээ тэгээд нөгөө аав мод ингээд унгаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүн сонсож байгаа байхгүй. Тэгээд хүн болохоор би хаа дээр очлоо гэдэг. Тэгсэн чинь нөгөө өвөө ойрхон юм чинь гайгүй үз гэж бодоод ёо тэр мод цавчиж байгаа тийш үгээ. Тэгээд явцсан. Тэгээд нөгөө хүүхдээ шиг явчих жоох байхгүй. Тэгсэн чинь аав гоо чирээ ганцаараа гараад ирсэн чинь хүү яасах чам руу явсан шүү дээ гэдэг. Ингээ хоёроо ингээд. Тэгээд нөгөө хүүхд алга болсон. Тийм одоо хэрэг бас гарч ирсэн. Тэр шиг л болсон байна шүү дээ. Тэгээд бүгд ингээд дундаа игээд яацтай. Ингээд яг юу яасан баг. Гэр бүл нь алга болсон тухай дуудлага өгсөн. Албаныхаа шуурхай эрен хайх ажиллагааг эхлүүлээд зөвхөн аврах багийнхан эрен хайх албаныхаас гадна гэр бүлийнхэн найзууд гээд маш олон хүнийг хамарсан ажиллагаа явагдаад за хамгийн сүүлд Шоныг харсан газараас буюу машинаас салж буусан газартаа ирж хайгуулга эхлүүлсэн байна. Машин зогсноос холгуухан өвс нь алж одоо өвс нь ингээд өвсөн дээр суусан ингээд орон байгаа байхгүй. Тэгэд яг тэндээс нь холбоо Шоны асаагур болсон байна. Тамхины асаагур нь болсон байна. Ингээд тэнд нуугдах зорилготой тэгж удаан суусан уу? Эсвэл зүгээр согтсондоо тэнд суусан уу? Эсвэл халтарж унаад манарсандаа хэсэг суусан уу гэдэг нь одоо тодорхойгүй. Ямар ч байсан хэрвээ нуугдж байсан бол ямар нэгэн мод бутны нөмөрт биш ил газар удаан суугсан бас сонирн мэдээ. Тэгэхээр нөө мод налт суугаад өвсөн дээр ингээд суусан байхгүй газар ингээд. Тэгээд ер нь тэндээ өвлийн цасыг хагдарч өвс орон ортол суух болсон шалт. Ер нь ингээд тэр суусан шалтгааныг тогтоохгүй юм л да. Тэгээд эдгийн газрын хажуухан дараагийн эд мөрийн баримт олдсон. Энэ удаа бол Шоны тэлэн олдсон байна. Тэлэн бол эдлэнгийн газарт олдоод яг удалгүй тэр хашааг нь давсан байх бололтой тийм уул мөр олдсон байна. Тэгээд яг хашаанд авахтаа тэлээг унгасан уу эсвэл тэлээгийн саадууллаа тэгээд хайсан уу өөрөө тэрийг бол ойлгохгүй. Тэгээд дахиад хэдхэн метрийн зайтай түүний гутал нь олдсон. Тийм сонирн бөгөөд гутал нь олдоод ингээд Шон яагаад намрын сэрүүн тэр тусмаа ийм чиглэг газар шүн гутлаа тэлээгээ тайлж оргисон зөвхөн гэрийнхэн төдийгүй эрен хайх албаныхын хүртэл маш тийм тааваршгүй зүйл болсон л доо. За эрен тэр хайх ажиллагааг удирдахжээс албаны ахлагч ингэсэн байна. Бид хэд хэдэн уулмөр эд мөрийн баримт олсон. Одоо Шоныг олох нь гарцаагүй бөгөөд тэр эндээс нэг холцсон байх боломжгүй. Харин харамсалтай нь ийм цагаар түүнийг амьд гарч чадсанд бид эргэлзэж байна. Амьд гарч чадаагүй байх гэж бодож байна гэж байгаа. Тэгээд тэр өмөрдлөгийн багийн ахлагч Мартин тэгж байгаа юм л да. Хэд хэдэн 7 хоног үргэлжилсэн энэ хайгуулын эцэст бол 30 гаруй мэргэжлийн одоо үнэс нохоттой аврах багийнхан олон нийтийн дундаа сайн дураараа одоо
тосгон дундуур самж явсан хүмүүсийн тусламжтай ч гэсэн Шоныг илрүүлж чадаагүй. Нохоонууд ч гэсэн юмс олдсон газруудаас өөр хаана ихтэй өмнөгийг нь илрүүлж чадаагүй. За ингээд ирэл бол ерөөхдөө мухардах тийш байгаа гэж байгаа. Эдлэнгийн ойролцоо газар угаасаа чийгтэй намгархаг ийм байсан учраас хайгуул үргэлж байх хугацаанд бол их хэмжээний бороо орсон. Цагаагаарын хүндхэн нөхцөл болсон учраас цагдаагийн албаны нэг офицер намган дундх чулуунд одоо хөлөө бас гимтээсэн. За нэг хүн бас хөлөө хугалсан. Хайгуул хийж явсан хүмүүс ч олноороо намган чигдэж зарим нь бүслэгийг давсан намгаас ингээд одоо хэд хэдэн хүний тусламжтайгаар татуулж гарч ирсэн гэх юм. За ийм хүнд нөхцөлд Шон хэрвээ ганцаараа дагуудлал уцгүй. Одоо жоохон ингэсэн байгаа шүү дээ манай хүн те. За энэ тохиолдолд бол аврах багийнхан гэж за эндээс амьд болтно гэдэг бол баг боломжгүй юм шүү. Хэдий баг хий хоос найдвар төдий байна гэж. За тэгтэл нөө ар гэрийнхэн хотын иргэн сайн дурынхан бол үргэлжлүүлэн тоолох хэрэгтэй байхгүй хайгаад байгаа шүү дээ. За энэ хооронд шүүх хэмнэлгийн шинжээд Шоныг хүрэн байж магадгүй гэж бодсон намагтай газараас олцсон нэг тийм хүрмийг гэрийнхэнд нь таниулахаар авчирсан байна. Тэгсэн чинь тэр нь Шоных мөн болж таарсан. Гутал, тэлээ, хүрмээс гадна наалцсан шаварнаас дээж авч шинжилсэн байна. Тэгээ дээжээс нь авахд бол яг гутал нь бол битүү шавар болсон. Хүрмэн нь бүсгийнээс дээж хүртлээр шавар болсон. Тэгээд шаврны бүтц нь анх олдсон газрын ус болон одоо юутай бол газрын өсөлт бүтцтэй таарч байсан тул шүүхийн шинжээч Лорна Даунсон гэдэг хүмүүст эмэгтэй болд гэсэн байна. Шон тэр шөнөө намайг чигдэж үндсэн. Одоо ингээд явж байгаа намайг шигдсэн юм шиг. Тэгээ хувцсыг нь өөр хин нэгэн ямар нэгэн газраас зөөж байрлуулаагүй гэдгийг баталгаажуулсан байна. Ерөнхийдөө бол яг тэр хувцтайгаар л явж исэн байна. Тэгээд тэлээнд нь байсан тэр бактери эдлэн газрын бол намгархаг шавартай газраас өөр байсан нь сонирхлыг нийлээд татсан ба. Ингээд Шон намайг чигдэхээс өмнө тэлээгээ хашаа давхтаа тайлаад шүн харанхуй байснаас болоод тэр хаваараа эргэлдэж байгаад намайг чигдэж гарч ирээд гутлаа бас хүрмээ тайлсан байж болох юм гэсэн таамгийг бол дэвшүүлсэн ба. За ямар тач Ирлийн багийнхан Шоныг намагт бүслэхийн хүртлээр шигдсэний гэдгийг бол баттай мэдж авсан. Ингээд Шумбалтын багийг дуудаж эргэн тойрны томоохон тогтон ус намгуудыг сайтар нэгдсэн. Радар ашиглаж ямар нэгэн ясны бүтцтэй зүйл олсон ч тэр нь зүгээр л үхээ дуудсан морины ч юм уу хоньны ч юм уу яс байсан гинэ. Тэгээ Шоныг алга болдог шөнө нь сүхвэж тоглоом хийх гэж байгаа тэр нь одоо шоглоон болж тэнд нэг нь одоо сургаггүй алга болоход хүрсэн ч шүүх энэ хоёр хэргийг тусад нь авч үзсэн байна л да. Тэгээд тэр сүхээр хүнийг сүрдүүлж далаалгаж хөөсөн эрэгтэйг бол мэдээж зохих шийтгэл бол авсан. Гэхдээ Шон алга болсон эргийн баримтууд бол хангалтгүй болоод мэрэгжлийн багийнхан цогцыг ирж олж чадаагүй байдал зэрэг шалтгаалan энэ хэргийг бол нээлттэй хിവэр нь үлдээсэн байна. За өмнө үзүүлжсэн хэрэгүүдээс ялгаатай Шоны хэрэг бол юм байна. Одоо өмнө бол яг тийм таам гараад байгаа байхгүй нөө өөрийн өхлөө худлаа болоход өөрийн газар амь энэ дэрэгдээ тийм таам гарах юмч боломжгүй болчихж байгаа. Угаас тийм яах юмч боломжгүй гэж одоо шинжээчд бол баттай үзэж байгаа. За тэгэд намагт бол шигдэж шүний хөтөнд удаа хугацаанд биеийн дулаанаа алдаж бээрээд улмаар намгаар гарч ирмэгцээ бээрэлтийн нэг хам шинж болох нөгөө ухаан санаас хамуураад тэгээд нөгөө paradoxical undressing гэдэг байхгүй. Ер нь тэр бээрэлт осолтой чинь сүүлийн шатн тийм биш ингээл халууцдаг. Халууцах мэдрэмж төрөөл хуцаа тайлаад эхэлсэн юм биш үү? Ерөнхийдөө бол тийм мэдрэмж төрөөл эхлэв за ийм хүн бол ер нь эцсийн шатанд орж байна. Ер нь явж байна гэсэн үг бол харагдав. Би нэг чихээ хөлдөөсөн чинь эхлээд амар тийм байжснаа сүултээ ингээд гисэд ирэхээр мангар халуун мэдрэмж аваад бүр тэгээд бүр шатж байгаа юм шиг халуун. Нэг тийм одоо тэр яг нь хөлдөлтөй сүүлчийн шат тийм л юм байна л та. Тэгэл тэрнээс хойш бол ингээд нөгөө core temperature гэж байдаг юм байна. Нэг яг үндсэн биеийн хим core temperature унаал тэгэл ер нь асуудал тэндээ шийдэгдэх юм байна л да. Тэгээд хувцас тайлсан байж болох юм байна тий. Тэгээд хувцас тайлсан газараасаа холдож чадлаггүй нэг нас барсан байх ёстой гэхдээ цогц нь болтохгүй намгийн хаа нэгтэй байгаа л гэсэн ийм таамгийг л одоо шинжээчд бол гаргасан байдаг юм бэлээ. Тэгээ Шонд бол ийм харамсалтай их тохиолдсон бол дараагийн бидний ярих хэрэг бол бас нэг ийм сони хэрэг байгаа юм л да. Энэ Gaia Pope гэдэг энэ нэлээд олон одоо энэ подкастуудаас нэлээд яригдчихсэн бэлээ. Би яг сүлд нь яасан тэгээд нөгөө David Polite ч үзсэн байна. Энэ Gaia Pope гэдэг эмэгтэй 2017 оны 11 сарын 7-нд алга болсон байна. Маргааш насны хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл шууд нэвтрүүлээл олон нийтэд одоо цацаал аав ээж нь хэвлэлийн юу хурал мурал хийгээл хамгийн сүлд яасан байна. Энэ 17 дэх өсвөр насны тэгээ late teen рүү орсон хүн биш үү? Dorset хотын тэр Swanage гэх газраас хамгийн сүлд өдрийн 3 цагт 15 цаг 48 минутанд
гэр гарч яваад гэртээ ирээг ба. За алга болсон гэж мэдэгдснээс 2 хоногийн дараа буюу 9-нд түүний эгч нь Гаяг хүнд хэлбэрийн татаж ундаг өвчтөй байсан талаар мэдэгдсэн ба. Алга болох үедээ өөрийн хэрэгэлдэг эм тарианы төрлийн ямар нэгэн зүйлгүй байсан ар гэрийнхнийг нь нэлээд санааг нь зогоосон. За үүнийг бол олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгдээд түүнийг харсан хүн байвал яаралтай цагдаагийн газар мэдэгдэрэй гэж дамжуулсан ба. За Гаяг ирж хайх мэрэгжлийн багийнхан 15-ны бүрэлдэхүүнтэй байсан. За сайн дурынхан бол 100 хүн байсан гэж байгаа. Ингээд машины зогсоол, кафе, уушийн газар руу, цэцэрлэг түрээлэн алхалтын газар руу зэргийг самж эхэлсэн. Түүнд нэг хүнд хэлбэрийн таталт өгдөг өвчтөй одоо ийм өвчтөй одоо нөгөө ийм охин багш тийм нэг голомжны камерын бичлэг байна. Ингээд нэг юм гүүж яваа бичлэг байгаа байхгүй юу? Яг камер ингээд одоо камер ингээд байхад ингээд гүүж яваад ингээд өнгөрсөн бичлэг байгаа байхгүй юу? За ингээд юу яасан ба? Тэр камераас хамгийн сүүлд л одоо тэр нэг дүрсэн л үлдсэн байгаа байхгүй юу? Камерт л үлдсэн байгаа байхгүй юу? Юм хөөгдөөд ч юм шиг. Ингээд нэг юм ерөнхийдөө нэг гүүсэн байгаа. Тэр ингээд нэг гүүгүүд нилээ. Тэгээд тэр бичлэгийг үзээд 14 сарын 12 гэхэд хорны дээр юм бичлэгүүд нь тараад олонний танил хүмүүссэн Гаяг болоход тусал чадах нэгэн одоо юу байвал ер нь бол ингээ хайцж өгөх урайлгуудыг хийгээ. За тэгээ энд нь бол нөө жүжигчин Russell Brand, Jonathan Ross зэрэг ирэх мэт бас байсан. Маргааш нь буюу 13-ны өдөр цагдаагийн албаныхан Гаягийн алга болсон эрэгтэй холбогдуулан 19 настай эрэгтэй, за мөн 71 настай эмэгтэй хоёрыг садуулж мэдүүлэх авсан байна. Энэ талаар Devon Live мэдээний агентлаг олон нийтэд мэдээлсэн. За тэгээд удалгуудтай энэ хүмүүс суллагдсан л да. Үнэн эрэгтэй бол тэд зүгээр л ийм шиг олонний анхааралд хүрсэн тийм хүмүүс байсан. Нэлээд дуйлантай болохоор тий. Тэгээд Гаяг ямар ч Гаяг алга болсонтой тэр хүмүүс нөхдөд холбоогүй. За энэ тохиолдолд бид хэдийгээр хин нэг алга болсон тухай мэдээг олон түгээж одоо олонний анхаарлыг хандуулах сайн талтай ч гэсэн сөрөг талууд бас дагалдаж гарч ирж болдгийг бас анхаарах хэрэгтэй байна. Юу гэхээр хоёр сэжигтний байцаас дууссаны дараа ахлах мөрдөн байцаагч тэр Neil Devoto олон нийтэд мэдээлэл хийхээс өөр аргагүй болсон байна. За Гая охин хамгийн сүүлд камерт бичигдэж үлдснээс хойш олон нийтийн тээвэр өөр ямар нэгэн газраас явж харагдаагүй. Тийм учраас хотыг орхисон байх боломжгүй гэж үзэж байгаа. Түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдсон гэдэгт бид итгэхээс өөр аргагүй түрээд байна гэж хэлсэн байгаа байхгүй. За энэ татаж ундаг өвчтөе эмгүү явж байсан түүнийг нэг бол хэн нэгэн барьж хорьсон. Эсвэл бидний олж чадаагүй хаана ихтэй харамсалтайгаар нас барсан байж болох юм гэсэн юм юу байгаа. За тэр баригдаад судлагдсан хоёр юм хүн байгаа шүү дээ. Тэрний 71 настай хүн болохоор ингэж байгаа. Тэр нэмэгтэй үнэлдэг. Гаягийн амьдардаг газраас ердөө хэдхэн гудамжны цаана амьдардаг. Тэгээ Гаяг алга болсонтой холбогдуулж түүнийг байцаах болсон шалтгаан ингэсэн байгаа. Гая алга болохоос хэдхэн цагийн өмнө тэр хөгшин эмэгтэй хаалганд эргэж тэр хүнтэй уулзж байгааг хүмүүс харсан байгаа. Одоо тэр үдээс өмнө маягтай тэр алга болох өдрөө. Ингээд байцаагчдад тэр яасан баа. Гарч ирсэн тэр эмэгтэй тэр сан үлээ мэдээллийн сонирхны нэр нь мэдээний агентлагт төгсөн ярилцлагад гэсэн болоо. Тэр өдөр Гая надаас тусламж хүсэхээр гэрт маань ирсэн үнэ. Түүнийг 2 жилийн өмнө дарамтлж байсан эрэгтэй удахгүй шоронгоос суллагдаж байгаад Гая маш их санаа зовсон айсан байдалтай байсан. Түүнийг тэрвэрч аргадаад гэрийнхэнтэйгээ ойрхон байвал муу зүйл болохгүй шүү дээ гэж тайвшруулад явуулсан гэж байгаа. Ингээд бидэнд шин сэтгэлтэй гарч ирж байгаа байхгүй. За ийм гэхлээр Гая 2 жилийн өмнө нэлээд тийм дарамтанд өртсөн үнэн 15 настай байх та гэсэн үг шүү дээ. 15, 16, 15 таатай. Тэгэд энэ PTSD өвчнөөр онцлогдож цаг хугацаа өнгөрөх тусам тэр нь мууцаар унаж татдаг өвчин болон хүндэрсэн байсан гэж байгаа байхгүй. Тэгээ шинээр сэжиглэгдэж буй тэр хүнийг болохоор Connor Hayes гэдэг. Тэгээ шүүхээс бол Гаяд үзүүлсэн дарамтыг нь хэрэгсэлгүй болгосон ч тэр жилдээ өөр нэг өсвөр насны охин дарамт учруулсан хэрэгээр ял сонсож шоронд орсон болж таарч байгаа. Тэгээ тэр шоронгоос гарч ирэх гэж байгаа Гая мэдсэн байгаа байхгүй. Ингээд Hayes хугацаанаас өмнө суулгах гэж бодлоор олж сонссон Гая охин сэтгэлийн гүн хямралд өртөж 2017 оны 2 дугаар сард сэтгцэн эмнэлэгт хэвтэж эмнэлүүлж байсан мөн судалгааны явцад тогтоогдсон. Яг алга болсон өдрөө ч гэсэн цагдаагийн байгууллагад хандаж онлайнаар Hayes түүнийг шоронгоос суулгаж гарч ирэхэд нь уулзахгүй бол гэр бүлд нь муу юм хийн. Энэ талаар өөр хүнд хэлэх юм бол бас л муу юм болно шүү гэх зэрэгээр сүрдүүлгүүдийн тал одоо сүрдүүлгийн чанартай мессежүүдийг явуулж ирсэн талаар бол Гая өөрөө цагдаа бас хандаж хэлж исэн ба. За энэ залууг ярихаас өмнө юу айл та хэдүүлээ. Тэр нэг хоёр хүн гэдэг байгаа шүү дээ. Нэг нь 71-тэй хүн гэдэг байгаа. Тэр 71 настай эмэгтэй бол Гаягийн нэлээд дотны хүн болж таарах гэдэг. Хэрвээ Гая очоод ингээд уйлж ингээд зовлон ярьсан бол
тэр эмэгтэй гэрийн үүдэн дээрээ тусламж хэрэгтэй байгаа талаар мөн өөрийг нь хэрхэн хэн нэгэн шоронгоос гарч ирээд ахиж дарамтлах гэж байгаа гэж хэлснээс харахад болвол ер нь бол яасан баам л да. Өөрийнхөө тэр ач дүү гэж яриад байгаа 19 настай эрэгтэй дүүг зааж өгсөн байна. Тэгээ тэр нь бол яг хоорондоо тус тустай амьдардаг. Тэгээд нэг гудамжинтгтэй амьдардаг ийм хүмүүс байгаа. За тэр 79 настай эмэгтэй бол 49 настай хүүтэйгээ хамт амьдардаг. Мөн нэг гудам бас амьдардаг. За тэгээд нөгөө урд нь хүнтэй гэрэлцэн байж байгаа салаа тэр нь бол бас ингээд тэр гудамжинд амьдардаг гэдэг нэг юм нэг л community-д амьдардаг нөхдөд байгаа байхгүй юу? За Гая алга болсонтой холбоотой байж магадгүй гэж нэг дуудлага өгснөй дуудлага байгаа. За Гая алга болохоос цаг чүрэхгүй хугацааны өмнө тэдний гэрийн гадаа ирсэн үнэн ч гэсэн үнэс нохоноод хөгшин эмэгтэй болон 19 настай хүүгийн гэрээс ямар ч сэжигтэй зүйл илрүүлээгүй. Нохоноод ч гэсэн Гаягийн үнэрийг олоогүй учраас энэ дээр нь үндэсний түүнийг сулсан ба. За гэтэл 16-ны өдөр цагдаа нар Гаягийн өмсөж явсан байж болцшгүй гадуур усныг далайн эргийн дагуу байхыг олсон баг. За энэ удаад нь нөгөөх 71 настай хөгшин эмэгтэй хамт амьдардаг 49 настай хүүг нь барьж авсан байна л да. Тэр 49 настай хүн болохоор өмнө байцаалтанд дуудаг 19 настай хүүгийнх нь авгах нь гэх юм уу да тий. Авгах нь болж таарсан. Ингээд Гаягийн хувцас олдсон бас нэг шинэ хувцсыг нэг сэжүүрийг гаргаж ирсэн. Гэхдээ тэр 49 настай тэр хүнийг яагаад баримтлах болсон бас л ингээл нэг л авсалж өгөхгүй байгаа байхгүй. Цагдаа нар ингээл нэг юм тэнд дотор ингээл бодлаалгаа ингээл тойрвол. За тэгээд тэр эрэгтэйгээс мэдүүлэг авах гэдэг чинь Гаяг алга болдог өдөр өөр хотод ажиллаж байсан бос таарч байгаа. Тэгээ гар утасны байршил заагч нь банкны хуулгам тэгээ машиныхан байршил заагч бүгдийг нь цагдаа нар шүүж үзээд ингэхэд бол өмнө байж таарсан. Нөгөө нөхөр нь өөр хотод байсан. Хамаагүй юм байна. Ямар ч хамаагүй болж таарч байгаа. Цаг алдаал ирсэн нөхдөд бол. Тэгээ божинаад байгаа. Цагдаа нар далайн эргийн дагуу Гаягийн хувцснууд хувцс олдсон хэсгийн эргэн тойрныг ахаад сайтар үзлэг хийсэн, шалгасан. Дээд зэрэглэлийн цэвэр бүр хорхойн торог хамгийн тансаг хийц тод торог. Далайн эргийн дагуу Гаягийн хувцас олсон тэр хэсгээр эргэн тойрог нь ахид сайтар үзлэг хийж шалгасан. За энэ дээр нөгөө үнэш нохчин гарч байгаа, дулаан илрүүлж гарч байгаа, газрын болон агаарын ирлийнхэн за ингээл шумбуг багийн хүртэл энд очил ингээд боожж байгаа байхгүй. Тэгээ юу ч болоогүй. За ингээд дахиад 2 хоног өнгөрсөн. Чинь 18 болчихж байгаа шүү дээ 2 хоног өнгөрч. За ингээд 18-ны өдөр бол энэ хэрэг дахиад нэг шинэ хувцас нээсэн нэг юм үйл явдал болсон л доо. За юу болсон гэхээр Гаягийн цогц өглөөний 10 цаг өнгөрч байхад олдсон гэж цагдаагийн байгууллагаас дуудлага ирсэн ба. Тэгээ хамгийн сонин түүний цогц нь анх хувцас олдсон газар солгоо олдсон ч яагаад бүтэн 2 өдрийн турш сайн дурынхан хотын иргэд мэргэжлийн хайгуулын багийнхан нийлээд түүний биеийг олж чадаагүй байхад сая гинэд тэндээс олдсон байх нэг сонин байгаа байхгүй. Ингээд хэн нэгэн үнэхээр түүний биеийг хайгуулын багийнхнаас далдуур авчаа тавьчих уу. За энэ асуудал нөгөө Гаяг олоход тусцгаая гэсэн нэртэй Facebook хуудасаар үнэхээр хурдан ирчийг авсан. Учир нь хувцас олдсон гэсэн мэдээ олон нийтийн сүлжээнд тавигдмагц түүнийг олоход тус болохыг хүссэн хэдэн зуун хүмүүс хайгуулын багийнхнаас тусдаа бүлэг оцгож эргийн ойр орчим болоод хотоос эрэг хүрэх тэр тариан талбаануудыг санаж хоорондоо мэдээлэл солилцож байсан байна. Тэгээ Гаягийн цогц олдсон газрыг өмнө нь хид хідэн бүлэг хүмүүст санаж үзсэн байсан ч гэсэн олоо. Гэхдээ тэднийг бас хардах шалтгаан болсон байгаа юм. Та бүхэн өөрсдөө бас яатсан юм уу гэдэг. Тэгээ Гаягийн гэр бүлийнхэн ч гэсэн цагдаагийн албаныхыг хүчтэй шүүмжилж эхэлсэн. Олон нийтийн анхаарал энэ хэрэгт үнэхээр их чиглэж байсны сацуу юу яасан байгаа. Хайгуул хийсэн газарт нь 2 хоногийн дараа цогц нь гарч ирсэн талаар мэдээнүүд хаасаагүй үнэхээр эрчимтэй тарж ирсэн байгаа. За ахиад нэг үйл явдал болж байгаа. Guardian гэдэг сэтгүүл Guardian шүү дээ тий. 19-ний өдөр нийтлэл гарсан. Guardian дээр. Тэр нийтлэлд болохоор цагдаагийн албаныхаас ингэсэн байгаа. Цагдаагийн албаны мэдэглээс төрүүлээд ингэсэн байгаа. Бичснийг нь яах юм бол алга болоод 11 өдрийн дараагаар олдсон Гая охины цогцост хийсэн шүүхийн шинжилгээний үр дүнд түүний биед ямар нэгэн хорт бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл илрээгүй.
Гаднаас авсан ямар нэгэн траума буюу гэмтэл тогтоогдов. Ийм дүн шилдэг хийсэн. Түүний цогц олдсон газар ч үнэндээ маш их анхаарал татж байгаа. Хүмүүс олон удаа энэ хэргийг энэ хэсгийг нэгжиж үзсэн. Тэгээд яг Гаягийн цогц байршиж байсан тэр газарт одоо олон хурц ирмэг бүхий хаттай, өндөрлөг ихтэй хавцлын ирмэг хэсэг байсан гэж цагдаахан бол мэдгдсэн. Тиймээс түүнийг бол цогцыг буулгаж ирэх гэж мэрэгчтнүүд хүртэл сорилттой тулгарсан гэж албаныхаа өөрсдийнхөө өмнө бол Гаяг олж чадаагүй булзааруулах гэсэн нэг тийм мэдээлэл хийсэн. Яг үүндээ олон нийтийн бухимдлыг бүрчих хүргэсэн. Ингээд хүнд таталт өвчтөй, таталт өгдөг юм өвчтөй, гадуур хувцас өсвөр насны охин яаж тийм авирахад хэцүү газарт гарч чадсан юм бэ? Эсвэл тэр дээрээс дээдэсгээс унаж тэнд ирсэн гэвэл бид нь ямар нэгэн гэмтэл үүссэн байх ёстой биш гэж үү? Эсвэл түүний хэдэн мянган сайн дурын хажуугаар хэн нэгэн жишимчгүй зөөж одоо аваачаад тэнд авчаад тавьсан байрлуулсан гэж үзэж бас болох уу? Ингээд одоо түүний хэргийн үнэн мөнийг олуулах гэсэн гэр бүлийнхний болгоод сайн дурынхан 2018 оны 2 дугаар сард ямар нэгэн шин мэдээлэлгүй байж байгаад цагдаагийн байгууллагаас хийсэн өрөвдөлттэй гэмээр энэ дүгнэлтийг бол шууд Guardian юунаас уншсан байгаа байхгүй. За тэр цагдаагийн хатнах бол мэдээлэл гэсэн байгаа. Гая охины үхтийн шалтгааныг тэр дорн шүүхэн шинжилгээний дагуу тогтоох боломжгүй байсан хэдий ч цаг хугацаа шаардсан олон нарийн шинжилгээний үр дүнд бид түүнийг бээрч нас барсан гэсэн дүгнэлтэнд хүрлээ гэсэн байна. За Гаягийн эгч Мариана гэдэг энэ мэдээллийг бол эрс хэсэг үүсэлээ. Миний дүү яагаад алга болсноос нь 11 хоногийн дараа усныг би мэдхийг шаардж байна. Яагаад хувцас нь олчихсон байхад түүнийг олох гэж ахаад бүтэн 2 хоног зарцуулах болсныг би мэдэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын ажлаа хангалтгүй хийснээ ингэж булзааруулж байгаа юм болов уу гэсэн юм үг яасан байгаа. Мэдээлэл өгсөн байгаа. Ер нь яг нэлээд шахалт үзүүлсэн болж нэг олигтой юм болоогүй. Тэгээ хэрэгт холбогдож шалгагдсан 3 хүний нэгийг одоо болтол дурдаг байгаа. Нэрсийг нэрсээ дурдаг байгаа байхгүй. Тэгээ шалтгаан гэвэл тэд гин бурууг нь тогтоогдож хөндлөнгийн мөрдөгчөж тэднийг холбоогүйж тогтоосон. Тэгээ тэд цагдаагийн байгууллагыг олон нийтийн анхааралд маш ихээр чиглэсэн хэрэгт хайхрамжгүй хангалттай нотлох байм дутмаг ийм үед байцаалтанд дуудаж олон нийтийн дунд нэр хүндийг нь унагсан хэрэгээр шүүхэд хандсан байгаа нөгөө хэд нь. Ингээд шүүхээс тэдгэр хүмүүсийн нэр хүндийг хамгаалах зорилгоор мэдээллийн агентлагууд болон олон нийтийн сүлжээнд тэдний нэрийг дурдахыг хориглосонтой холбоотойгоор ингээд нэлийн дурдаг. За Гаяг одоо энэ дэр нэг сони юм гарч ирнэ. Гаяг 16 настай байхад нь дарамтлаж сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдсэн гэж өмнө нь дурдж байсан Конор Хейс 2018 оны 12 дугаар сард ахин яг ижил хэрэгээр ял сонссон ба. Ахин өөр нэг өсвөр насны охиныг сэтгэл санааны даамтанд оруулсан учраас дахиж хоронд орсон ба. Гаягийн гэр бүлийнхээ одоо хүртэл охиныхоо эргийг үнэн мөннийг илрүүлж өгөхийг цагдаагийн байгууллагаас шаардсаар байгаа. Тэгээ тэр бол үннийг зөвхөн гэр бүлийнхэн ч биш ер нь эргэн тойрныхон сайн дурын тухайн мөрдлөгөд оролцож байсан хүмүүс мэд хэрэгтэй гэж үзэж ирсэн. За тэгээ тэрийг ч илэрхийлж ирсэн. Энэ нь бол ингэж байгаа юм л да. Хэрвээ Гаяд юу босныг хүмүүст мэдж ойлгож чадах юм бол асар олон хүнийг аврах боломжтой. Дахиад ийм хэрэг хүнд тохиолдож болно. Тийм учраас ийм үндснээс бид ингэ шаардаад байна гэсэн байна. За Гаяг олоход чиглэсэн Facebook хуудасууд түүний хэрэг хэрхэн шийдэгдэж дуусахыг хүлээж буй хэдэн мянган дагагчид нь нээлттэй байдаг гэж байна. Тэгээд одоо дэмжигчид бүгд одоо гэр бүлийнхэнд нь харамслаа илэрхийлэх, ийм үйл явдал тохиолдсон гэр бүлүүдэд ч гэсэн сэтгэл санаа дэмжлэг олох зорилготойгоор ингэж нэгцэн үйл ажиллагаа явуулдаг ийм юу болсон байгаа бол энэ Гая Пупи хэрэг бол маш алдартай юм билээ юм. Тийм байна. Нэлээ олон Guardian сэтгүүл дээр гарч байгаа гэдэг чинь л тэгэл. Тийм. Нэлээд 70 цаг авцсан. Тэд нэг айгүй зовир тэр гүйж байгаа бичлэг бид нэг юмнаас цухтаж байгаа юм шиг. Яг ингэ зүгээр ингэ одоо энэ хөдөлгөөнгүй камерд гэсэн гэрийн болон гэрийн хаалга болгон дээр яг тийм камерд ингэ гүйж байгаа бичлэг өртсөн байгаа байхгүй ингээд явж байгаа. Маш аврыг юм байна. Тэгэл гэхдээ араас нь хөөс мөс юм бол мэддэггүй зүгээр л ингэ гүйгээ явцсан байгаа байхгүй. Нэг юм руу яаратж байгаа юм шиг тий. Тэгээ зүгээр гэрээсээ гараа явж байгаа охин шүү дээ уг нь. Нэг тийм харамсалтай хэрэг болсон байна. За ингээд Британд алга болсон хэрэгүүдийн хөө ярьлаа. За өмнө нь Британд алга болсон британчууд нөө Малайзад алга болсон Берембум билүү тэр алга болсон Нора Корн гэдэг нэг бас юм нэг өвчтэй нэг охин тэгээд сүлдээ зогсонд олдож байгаа шүү хямд бууд сэрээд буудлынхаа цонхоор зүгээр гар авцсан байгаа байхгүй. Тэр буудлжсэн буудлаас тэгээд шингэн орой яваад орсон. Тийм хэрэгүүд бас гарч ирсэн тэрнтэй нэлээд төстэй юм юу сонсогдож байна. Хэрэг сонсогдож байна. Өнөөдрийн дугаарыг бид нэр
3 их сурвалжийг үндэстэй ашигласан. За нэг нь бол Missing Voiding the Missing Brits гэдэг хэргийг ашигласан. За David Paulides-ийн Missing 411 A Sobering Coincidence гэдэг нь 2 дугаар батн л доо. Цагаан өнгөтэй. Тэгээ Vanished Trails гэдэг подкастын бас Brits Missing in Eerie Circumstances гэдэг энэ 3 их сурвалжийг 2 нь цахимаар, 1 нь цаасаар гэдэг их сурвалжуудыг ашиглаж өнөөдрийн Британд алга болсон хүмүүсийн талаарх нэг дугаарыг бүтлээ. За тэгээд одоо ч дуусчихсан тийм. За окей. Британд улсын иргүүдийн талаар та бүгдэд хүргэлээ. За ингээд дараагийн подкаст хүртлээ түр баяртай үзэгчтэй.